Улсын их хурлын намрын чуулган завсарлаж орон нутгад томилолтоор ажиллаж байгаа Улсын их хурлын гишүүн Отгоон Батнасан Ховд аймагт тусгай хөтөлбөрийн дагуу ажиллаж байна. Тэрээр өнөөдөр бүсийн онцлогын эмчилгээний төвөөр орж захирал албадын дарга нартай уулзсан бүсийн онцлогын эмчилгээний төвийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилтын талаар харилцсан ярилцлаа. Зөвхөн өөрийн аймгийн төдийгүй баруун бүс нутгийн 2-5 аймгийн ард иргэд ирж эмчилгээ онцлогоо хийлгэж үйлчлүүлдэг тус төвийн үйл ажиллагааг шин шатанд гаргах, онцлогын эмчилгээний тоног төхөөрөмжийг шинжлэх, эмч мэрэгжилтнүүдэд сургах асуудалд үе үеийн төр засаг төрийн түвшинд анхаарч асуудлыг ярьсаар ирсэн. Энэ онд Монгол Улсын засгийн газар, Бельгийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр бүсийн онцлогын эмчилгээний төвийг чадварчуулах төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэхээр болж байна. Энэ ажил ямар төвшөнд хийгдэж байгаа юуг анхаарах, тус төсөл хэрэгжснээр ямар үр дүн гарах талаар Улсын их хурлын гишүүн Отгоон Батнасан бүсийн онцлогын эмчилгээний төвийн захирал Баяр Тогтохтой харилцсан ярилцсан юм а. Мөн Улсын их хурлын гишүүнийхээ хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа талаараа мэдээлэл өглөө. Энэ төв нэгдснээр бол ер нь маш дэвшилтэт тоног төхөөрөмжөд ирж байгаа л да 64 төслөгт компьютер томограф тодсгогчтой баруун бүсэд ерөөсөй байхгүй. Монгол улсад ч 64 төслөгтэй байхгүй. Одоо 32 төслөгтэй л хамгийн дээдл нь байгаа. Тэгээ ямраа болоо авчиж байгаа. Бид нэр анх ямраа авъя гэсэн чинь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөр 3 сая хүнд нэг л ямраа байхад хангалттай. Тийм учраас баруун бүсд ямраад байрлуулахгүй гэдэг яам тийм бодлогоороо тэгээд 64 төслөгт хүчин чадал сэтэд тодсгочтой компьютер захиалагдсан. Тэгээ бүхэл тоног төхөөрөмжүүд одоо энэ бусад аймагуудыг бодвол маш дэвшилтэт тоног төхөөрөмжөнд нийлүүлэгдэнэ. За энэ Бельгийн Манд улсын засгийн газартай холбогдсон. За энэ төслийг хэрэгжүүлж байгаа одоо Монгол улсад бас нэг 2 хүн байдаг юм байна. Тэр хүмүүстэй холбогдоод мэдээллийг бол авсан. Энэ төсөл бол 2014 оны 6 сарын 12-нд бол хэлцээр хийгдсэн юм байна. Тэгэхдээ энэ бол Бельгийн хөнгөлөлтөө зээлэр гэж байгаа. За энэ төслийнх нь нийт өртөг нь болохоор 6 сая 462 мянга 745 евро. Тэгээ Бельгийн засгийн газар 59.4, Монголын засгийн газар 40.5%-ийг л төлөхөөр одоо ийм төсөл юм байна. За энэ бүсийн онцлогын эмчилгээний төвд 53 нэр төрлийн 93 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулна гэж байгаа. Гэхдээ би сая нэг аудитын дүгнэлт гаргуулмаар байна гэж эрүүл мэндийн сайд дахиад хандсан. Ягаад гэхээр энэ 93 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж дотор бидэнд яг одоо Монголын орчин нөхцөл таарсан. Яг эмнэлгийн мэрэгжилтнүүд маань ажиллаж болохоор дээр нь одоо гадаадын ганцны мэрэгжилтэн орж ажиллаж болохоор яг ямар тоног төхөөрөмж нь бидэнд хэрэгтэй байна. Үнэхээр бас хэрэггүй юм бас энэ дотор байж магадгүй гэж үзэж байгаа. Яг тэгэхээр энэ төслийг нэлээд болгоомжтой хандаж авахгүй бол орчин үеийн шинжилгээ ухааны ололт амжилтанд суурилсан ийм тоног төхөөрөмж бид авна гэхээс биш. Одоо бас нэг талаараа хоцрогдсон ч юм уу нөгөө талаараа бидэнд бас хэрэглэхтэйгэргүй юм байгаа бол бас хэцүү л дээ. Бид Бельгийн засгийн газартай холбогдоод 90 жилийн 1% хөөтэй үлдсэн мөнгөний зээл болохыг гэж яриад байгаа. Энд чи одоо нэг 2.6 сая евро гэдэг чинь ойролцоогоор нэг 6 тэрбум төгрөг болчиход байгаа юм л да. Зөвхөн багцаалахаар. 6 тэрбум төгрөгийн чинь за 1.5 тэрбум төгрөгийг бид төлчихөөр цаана 4.5 тэрбум төгрөг буюу бас л одоо төсөвт хөндрөл учруулахаар ийм асуудал байгаа юм. Ганц аймгийн хувьд. Тэгэхээр энэ 4.5 орчим тэрбум төгрөгийн асуудлыг бол ерөөсөө жилийн 1% хөөтэй, сарын 1% хөөтэй, жилийн 1% хөөтэй болгоод тэгээ зээлийн хэлбэр шилжүүлье. Тэгээд бид хугацаатай төлөё гэсэн нэг ийм асуудал яригдж байгаа. За хоёрдугаар нэг үе шат асуудал нь юу яригдаад байна гэхээр одоо бидний тавьсан 17 оны төсөвтөөс 1 тэрбум төгрөгөөр шилжүүлчих юм бол захиалга хийгээд мэрэгжилтнээ бид сургаад дээр нь тоног төхөөрөмж бас авч болох юм а гэсэн ийм асуудал яригдаад байгаа. Гэхдээ энд бас асуудал яригдж байгаа. Дахиад одоо нэг 500 сая ч юм уу төсвийн тотлохоор мөнгө нэмэх боломж юу байна гэсэн яригдж байгаа. Зүгээр 500 саяас цаашаа ярьж байгаа юм байна лээ. Миний бодлоор нэг тэрбум орчим төгрөгийн төсвийн тодтолоор одоо энэ хүний эрүүл мэндэд холбоотой хөрөнгө оруулалтыг зогсоохгүй байгаа ч гэдэг асуудал хэлээ. Дахиад нэг тэрбум буюу ингээд нэг 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих юм бол бид энд одоо тоног төхөөрөмж авчирч байршуулад за тэр хугацаанд бол эндээс мэрэгчлэнгээ сургаад ингээд энэ ажлыг бас одоо цаашаа өргөжлүүлж боломжтой юм гэж бодож байна.
Бүсийн онцлогын эмчилгээний төвийн эмнэлгийн барилга нь 1974 онд Ховд аймаг 50 гаруй мянган хүн амтай байх үед 280 ортоогоор баригдсан. Одоо 89 их эмчид 187 совилогч тусгай мэргэжилтнүүдгээд 387 ажилтнтай. Өвлийн улиралд хамгийн их ачаалалтай үед 400-аас 600 хүн хэвтэн эмчилүүлж байна. Тиймээс ачааллыг багасгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд өргөтгөл шинжиллийн ажил зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм. Орчин үеийн шаардлагад нийцсэн эмчилгээ онцлогооны багаж тоног төхөөрөмж оруулж ирэн сойрлуулахад одоогийн ашиглаж байгаа барилга нь тохиромжгүй учраас шинэ байр барих шаардлагатай гэж өнгөрсөн жил шавыг нь тавьсан. Улсын хурлын гишүүн Отгоон Батнасан хэлэхдээ шинэ байрны шав тавьсан ч гэлээ яг өнөөдрийн байдлаар ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгдэж барилгын ажил нь эхлээгүй учраас энэ жилийн төсөвт эмнэлгийн шинэ барилгын төсвийг шийдвэрлэх боломжгүй байсан. Харин эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох байрыг тогтжуулах замаар өргөжүүлэх боломж бий. Өмнө нь ч яригдж байсан бүсийн онцлогын эмчилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах асуудлыг орхиж болохгүй. Харин ч салбарын яамтай хамтын ажиллагаагаа сайжруулж бүсийн онцлогын эмчилгээний төвийн асуудал цаашлаад хүн ардынхаа эрүүл мэндийн асуудалд гол анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлсэн юм.